Их хурлын сонгуулийн өмнөхөн бас ард түмэндээ сэрэмжлүүлэн мэдэгдэж байсны дагуу улс төрийн үйл явдлууд өрнөж нам дамсан хувилдааны бүлэглэл сонгуулийн хууль тогтоомжийг өөрчилж өөрсдөө ашигтай байдлыг бий болгож захиалгын улсын хурлыг бүрдүүлж хувилдааныхаа төрийг бэхжүүлэх ажлыг улам элчимжүүллээ. За энэний нэг тод жишээ бол 40 орчим сонгогчдын 40 орчим хувийн дэмжлэгийг авсан ардчилсан нам улсын хурлын суудлын 10 гаруй хувийг эзэлж яхад 40 гаруй хувийн дэмжлэгийг авсан Монгол ардын нам улсын хурлын суудлын 85%-ийг эзэлж байгаа явдал юм. Ийм үнэмлэхүй эрх мэдэлд хүрсэн хувилдааны бүлэглэл ард түмэндээ амлснаасаа буцаж одоо төрийн бүхэл салбарт хяналтаа тогтоохоор мэрэж байгаагийн зэрэгцээ Монгол улсын эдийн засаг дэх өнгөтэй өттэй бүхнийг сорчлон залгиж хувилдааны аргаар өөрсдийн болгосноор цөөнхийн ноёрхлыг он удаанжилаар хадгалж мөнхөд засаглахаар санаарч байна. Тэд шудраг осыг сануулсан хүмүүсийг гутаанд оромжилж, дайрч давшилж, үннийг эрх мэдэл, учир энд би бүгд хаантны хэлснийг дахин сануулъя. Аливаа цаггүй нүгүй тусгаарлах цаг нь иржээ гэж 1911 онд Монголын цогт их орончид үндэс язгуурын өмгөөлөн тэмцэгчид жигүүрлэж эрхчлөө тусгаар тогтнолоо олж авч байсан тэр цаг өнөөдөр дахин ирж байгааг би анхааруулж байна. Монголчууд явцсан эрх ашгаараа нэгдсэн нам дамсан бүлэглэлийн санаархлыг тас сохиж Монгол төрөө хувилдагчдаас тусгаарлах чөлөөлөх цаг нь ирсэн. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална гэсэн энэ үгэндээ эзэн болж бодит ажил болгохын тулд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшгээр шийдлээ. Яагаад ийм шийдвэр гаргав гэхээр улам бүр үнгүүдэн алдарч байгаа шудраг ёс хуулийн засаглалыг сэргээн тогтоож Монголын нийгэмд нүүрлсэн худлан хуурмаг дарангуулал төрөмгийлэл улс төрийн явцад зорилготой бүлэглэлийг нэн даруй тасан зогсоох шаардлагатай боллоо. Өнөөдөр авилгатай тэмцэх гэдэг нь улс төрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдий зүйл болон хувирч хувилдааны бүлэглэл өөрсдийнхөө олон хууль бус үйлдэл илэрхий авилгыг ариун шударга зүйл гавьяа мэтээр ил тод сурталжилж байна. Үүнд цэг тавь. Монголчуудын маань 26 жилийн турш тэмцэж босгож ирсэн ардчлал нуран унаж байна. Хүний эрх хэрэгчлөөний төлөөх бидний тэмцэл хоосон мөг болон үлдэх бодит аюул нүүрлэж хувилдааны төр иргэдээ халагчилж баялаг бүтээгчдэд дээрэмдэж нийгмийг айдасгүйдсээр залуурдахыг эрмэлзэхдээ хуулийн байгууллагыг шууд ил шулуухан ашиглах боллоо. Монголын ардчид анхны зорилго эрмэлзлээ дахин сэргээж эрхчлөө хүний эрхийг дээдлсэн чинээлэг дундаж иргэд үхий нийгмийн төлөөх тасалдсан энэ тэмцлийг залгуулах хувилдагчдаас эрх хэрэгчлөөг хамгаалах бодит тийм хэрэгцээ шаардлага үүслээ. Монголын заяа ихэ Монгол хүний ухаан уужим хараа хол хэнийг хэмбэ гэдгийг ард түмэнд тод ялгаа харж байгаа. Цаг иржээ. Монгол орноо нам дамжсан хувилдааны бүлэглэлээс чөлөөлөх энэ тэмцлийг өнөөдрөөс өргөн фронтоор эхлүүлье. Барьцаалагдсан хэн нэгний дохио зангаагаар ажилдаг өөрийн толгойгүй утсан хүүгэлдээнүүдээс салах цаг болсон. Би дахин хэлье. Хувилдааны төрд битгий давар гэж хэлцгээе. Хүнд бэрх цаг үе тулгархад эх орон
ард түмнийхээ төлөө бүхнээ зориулж чаддаг тийм хүмүүсээр бидний Монгол хэзээ ч дутагдж байгаагүй юм аа. Хуйлдаа хувааж идэлтээр энэ улсыг, энэ төрийг бөхөөх гэсэн нам дамсан бүлгэлийн хүслийг гүйцэлдэж болохгүй. Эрх чөлөөт Монгол, тусгаар тутамсан Монгол улс цаашдаж оршино. Бид эх орныхоо хөв зайг өөрсдөө мэдэж, өөрсдөө удирдах ёстой. Ард түмний язгуур эрх ашиг гэдэг бол монголчуудын эв нэгдэл, харилцан ойлголцол, эрх чөлөөнд суурилсан үнэт зүйлс, ирээдүйд итгэх итгэл юм. Энэ итгэлийг сэргээж, хамгаалж, бэхжүүлж байж л бидний хойч үе сайн сайхан нийгэмд амьдрах болно. Энэ бол миний ард түмэн хойч үеийн өмнө хүлээх үүрэг зүтгэл минь юм. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг, урсдаггүй гол ширэгдэг. Монголчуудаа сэрэх, нэгдэх, сөрөх, тэмцэх, сэргээ тогтоох цаг ирлээ. Би ард түмнийхээ язгуур эрх ашигыг эцсээ хүртэл өмгөөлн хамгаалнаа. Их болсон эх орн маань дуудаж байна. Эх орныхоо төлөө эцсээ хүртэл зүтгэнэ. Бидний Монгол үрд мандан бадаргэ. Баярлалаа. За энэ шийдвэр бол миний хувь улс төрчийн шийдвэр юм аа. За манай эхнэр хүүхэд эргэн тойрны хүмүүсийн асуудал бол бодиттой тийм асуудал байхгүй. Та бүхэн олон жил харж байгаа Монгол улсын ерөнхий сайд байх үеэс огцруулахын тулд эхэлсэн тэр ажиллагаануудын үргэлжлэл явж байгаа. За одоо бас айгүй бол Монгол улсын ерөнхийлөгч нэр дэвшиж магадгүй гэсэн том компанид ажлуудын нэг өчүүхэн хэсэг юм аа. Хуулиар чинь намаас дэвшин. Тэрнийг тэр цаг үед нь шийдэн дээ. Би өнөөдөр Монголын нийгмийн байдлыг бас Монгол улсын ерөнхий сайд хийжсэн хүний хувьд манай засгийн газраас хойшихын явагдаж байгаа үйл ажиллагааг хараад зүгээр сууж төвчж чадахгүй боллоо. Уг нь бас их ерөнхийлөгчийн тоогт бодоогүй байсан. Энэ улс орны нөхцөл байдал энэ дураараа авирлж байгаа үйл ажиллагаа хууль ёсыг гажуудуулдаг, бизнесийг дарамтладаг. Одоо Монголд бол амар тайван бизнес эрхлэх, амар тайван ажиллах, амьдрах юм боломж нөхцөлийг олж байна. Тэгэхээр би энэний хараа сууж чадахгүй учраас ийм шийдвэрийг гаргаж байгаамаа. Засгийн газрын үйл ажиллагааг тэгээд байгуулагдаад нэлээд хэдэн сар болж байна. Олон нийт дүгнэн үсттэй. Хамгийн анхны миний харж байгаа дүгнэлт бол ямар ч байсан амлснаа хийдгүүл юм байна гэж ойлгож байна. Ер нь бол өмнө нь би бас хэлдэг байсан шүү дээ. Энэ оюу толгой, таван толгой. За бусад одоо томоохон ордуул гэж. Тэгэхээр энэ эрдэнтийн асуудал энэний нэг хэсэг юм байна. Миний хэлжсэн жишээнүүдийн нэг нь явж байна. За тэмцэнэ гэдэг бол одоо ингээд улсын хурал байхдаа би боломжийн хэмжээнд үгээ хэлж тэмцдэг байсан. Эдгээр бол бохир аргаар манай засгийн газрын үнсэн гол шалтгаанууд одоо та бүхэнд 2 жил болсны дараа улам илүү тод харагдаж байгаа. Бидний унгаагаад юу хийсэн бэ гэдэг бол манай засгийн газрын унгаасан гол шалтгаан. Би Монгол улсын ерөнхий сайдын хувьд, Монгол хүний хувьд Монголд ашиггүй, ард түмэнд ашиггүй олон үйлдэлийг бол хийхгүй гэж эсэргүүцсэн. Тэрнийхээ шанд бол манай засгийн газар бол огцорсон байгаа. Хамгийн муу хааргуудыг хэрэглэж огцруулсан байгаа. Энэний дараа хийгдсэн үйлдэлүүд нь таван толгой, оюу толгой, эрдэнэт, ноён уул маш олон асуудал. Та бүхэн бүгдээрээ харж байгаа.
ардчилсан нам мэдээж шинжлэгдэж өөрчлөгдөх ёстой. Тэгэхдээ ардчилсан намыг ойлголцох учиртай. Тэр чиглэлээр манай намынхан ажиллаж явах шиг байна. Зөвхөн нэг дүрмийг өөрийн гэсэн толгойтой, өөрийн гэсэн үзэл бодолтой хэн нэгний утсан хүүхэлдэй болдоггүй. Ер нь бол Монгол улс 1.5 тэрбум Америк долларын бондыг олон улсын зах зээлээрээс босгосон. Энийгээр юу хийсэн бүтээсийг олон түмэн бүгдээрээ харж байгаа. Сонгуульд намсан амлалтаа биелүүлж тэр тухай ажиллахын оронд өмнөхийгөө үгүйсгэж, өмнөх хүмүүсээ барьж шоронд хийх байдлаар энэ улс хөгжихгүй. Болчихов. Ер нь та бүхэн нийгмийг ойлгох хэрэгтэй. Ард түмнийхээ төлөө 200 мянган төгрөгийн үнэтэй нүүрсийг 80 мянган төгрөгийн үнэтэй болгосон хүн шоронд орж байхад одоо цаашаага ярих юу ч яриад хэрэггүй боломжгүй гэсэн. Тийм учраас энэ хувилдагчдаас Монголын нийгмийг ийм болгож байгаа тэр хүмүүсээс салах, хагацах тэр цаг нь болсон. Бүгдээрээ одоо энийг бол эсэргүүцэх тэр цаг нь болсон. Ер нь сэрэх цаг нь болсон гэсэн. Ер нь бол энэ хувилдагчид гэдэг бол нам ламсан бүлгэл байгаа шүү дээ. Энэ нэг намын тухай яриаг байна. Сүүлдээ нам гэдэг бол бас бүлгэллүүдийн өрсөлдөж дарга нь болдог тэр газар бас байх ёсгүй. Энийг бас хатуу санах хэрэгтэй. Одоо ардчилсан нам руу санаа арахад шүлсээ өсгөж байгаа хүмүүс би хэлж байна. Өөрийн гэсэн толгойтой, өөрийн гэсэн үзэл баримталтай байх болохоос биш хэн нэгний утсан хүүхэлдээнүүд ардчилсан намын дарга бас байж болохгүй. Манай намынхан ч тэрнийг зөвшөөрөхгүй, дэмжихгүй. Хамгийн дээгүүр байдаг хүмүүс л доотхой хөдөлгөн шүү дээ. Доотлоос нь дээш хөдлөх боломжгүй. За баярлалаа.